Ахмад зүтгэлтэн нэрт зохион байгуулагч Монгол Ардын Бясалгалт намын төв орооны зааварлагчаар хариуцлагатай ажилласны дотор Монголын эмэгтэйчүүдийн холбооны хариуцлага нарийн бичгийн дараагаар тасралтгүй 30 гаруй жилийн ажилласан таны хосгүй хөдөлмөр зүтгэлийг өндөрөөр үнэлэн Монголын саран ээж нийгэмлэгийн ерөнхийлөгчийн нэрэмж шагнав Монголын саран ээж нийгэмлэгийн ерөнхийлөгч Монгол улсын хүний гавьяа тэмч Осор Болдрын Дожин сүрэн Улаанбаатар хот 2001 оны 6 сарын 1-нд саяхан бас Америкийн нэгдсэн улсаас ирэх ёстой хүн маань дөнгөж сая ирсэн шиг байна. Харахтай нь одоо энэ удаад яг шууд орж ирэх боломжгүй байгаа шээ. Тэр хүнд өргөсөн өргөмжлөлийг та бүхэнд уншиж санаардуулъя. Монголын энергэлт ээж Элиот Викалистана дэлхийн ертөнц улс гүрний төмөн гайхамшиг болсон Америкийн нэгдсэн улсын Семист Нью-Жер сотын цэцэг тохин хятад гээд уран зохиол номын сангийн мэргэжилтэн Харвардын их сургуулийн магистр таны анх удаа Монголын эмнэлэг бүлгийн ба өнчин 2-7 насны 2 хүү, 2 охин, 4 хүүхэд үрчлэн авч асран хамгааж харгалзан дэмжиж сайн сайхан өсгөн хүмүүжүүлэн эцэг эхийн өгүүлэгдсэн хайр таламжийн энерэнгүй нийгүүлсэнгүй сэтгэлээр харуулан тэдгээрийн сургууль цэцэрлэгт сурган хүмүүжүүлэх их үйлсийг нээн өөрсдийн хүү охин болгосон эцэг эхийн журам түүргээ нэр төртөө биелүүлж хөдөлмөрч ажилласан хичээн гүйсийг чинь дээдлэн Монголын энергэлт ээжээр өргөмжлөг өгсөн энэ сайхан өргөмжийг авсан та бүхэнд баяртайгаар мэдгэх таатай байна. Миний нэр Elliot Bekelis Америкаас ирсэн. Энэ миний дөрөв хүүхэд. Хамгийн том чока одоо 7 настай, дараа Маро 5 настай, Холланд 3 настай and Bue хамгийн бага 2 настай. Тэгээд 2 сартай байхад нь авсан гэж байна. Бүр ялах хөлгөтэй одоо хөвгөл байхад нь авсан гэж юм тийм ээ. Өөрөө яаж одоо өсгөө одоо их хүний зовлон тийм ээ төрүүлэхээс одоо устэр гэдэг маань их зовон шүү дээ тийм ээ. Тэгээд танд хэр хэцүү нэ 4-4 одоо хөгчрүүд тийм амар биш байгаа. Миний бодлоор би дэлхийн хамгийн азтай ээж миний хүүхэд маш их сайн. Заримдаа хэцүү харин би маш их баяртай байна. It's very difficult to say what I feel. Би өөрийн сэтгэлийн ямар сайхан байгааг үгээр хэлж чадахгүй байна. Монголд ирж ийм сайхан хүүхдүүд өргөж авсандаа би их ажиргалтай байна гэж боддог. Миний амьдрал энэ хүүхдүүдгүй бол ор тас харанхуй байна. Бид удахгүй Монголоос буцана. Тэгэхдээ бид байнга ирж байна. Учир нь энэ Монгол хүүхдүүд Монгол хүн гэдгээ сайн ойлгох ёстой. Би Монголд 1993 онд ирж англи хэлний багш хийдэг байсан. Хэдэн хугацааны дараа эхлээд чукагаа авсан. Чука маань маш хөөрхөн инээмсэгсэн хүүхэд байсан. Тэгээ шийдээд энэ хүүгээ авъя гэж бодсон. Бүү маань бол энэ идэггүй And we went to visit him and smile. Бүү маань инэдэггүй маш хоолоо идэл унтдаг 50 хүүхэд байсан. Харин 2 охин маань ганц бие эмэгтэйгээс ихээс авсан. Гэр бүлийн хэцүү байдал амьдралтай байсан учраас өрөвдөөд энэ 2 хүүхдийг авъя гэж бодсон. Хүүхдүүд болон миний хооронд өөр ихээс төрсөн ч гэсэн бид хэл амаа олцож нэг нэгээ ойлгож сайхан байдаг. Миний бодлоор хүүхдүүд маань одоо ирээдүгийн сайн бодох юм бол чука маань найруулагч болно, марал маань жүжигчин болно гэж боддог. Холон маань хуульч хүн болно гэж их сэтгэлтэй байдаг. Бүү маань бол бүх хүн болно гэдэгтээ би маш сэтгэлтэй байдаг. Choka will be an athlete. Mara would be an actress. I think Holan may be a lawyer. Монголын ээж нар болон энэ хүүхдүүдийн ээж нарт би энэ хүүхдүүдээ сайн хүмүүжүүлэлтэй сайн хүүхдүүд болгоно гэдэгтээ амлаж байна. Миний хүүхдүүд бол сайн хүүхдүүд, боловсролтой хүүхдүүд болгоно гэдэгтээ би ирээдүйд нь сайн амлаж чадна. Амьдрал маань миний амьдрал шиг сайхан юм сайхан үзэж сайхан амьдралтай болгоно гэдэгтээ би амлаж байна. And
always remember and respect Mongolia and Тэгээ Mongolian Монголыг traditions. үргэлж санаж явна. Монгол хүн гэдгийг санаж явна гэдэгтээ би итгэлтэй байна. In Mongolia, that life will be good and their children will be as wonderful as mine are. Монголын орчуудын эвлий хорооны гишүүн Монгол улсын уран хадгаламж Гамаагаа сэтгэлээ илэхээр хүрэлцэн эснийг та бүхэн баяртайгаар уламжлахад таатай байна. Баярыг тохиолдуулж бүх эхчүүд энд цугларсан бүх хүмүүст эрүүл энх сайхан мөхөнд хүсээр бай. Ингээд манай сарын ээжийн одоо Монголд энэ саран ээжийн энэ том сайхан байгууллагт гишүүн болсон дан хязгааргүй их баярлалаа. Ингээд би Когийн миний нэг урлагийн хүн байж байгаа нас олсон. Ингээд миний ээжийнхнүүдээ харахгүй болтол юм хийж ард түмэнд зүтгэж харахгүй болтлоо зүтгээрэй гэж загсан юм. Тэгээ манай сарын ээжийн нэвлэгт урлагийн улсууд бүгдээр их олон хүн оролцож байдаг учраас би янжил хамбархан хийж дурсгал болгож үлдээ гэж бодсон. За Монгол улсын уран хадгаламж Гамаагаан урлан бүтээсэн урлагийн дээдийн дэм болсон Янжин лам бурхан шиг ээжүүдийн маань өнгөц ус Монголын сарангой ээжүүдийн мэлбий тунгадаг өлмий бат орших болтугай. Монгол ээжүүдийн эхийн Саран ээж нийгэмлэгийн гүйцэтгэх захирал Ламсрангийн санаачилгаар ээж музей байгуулахаар төрийн шагналт гавьяас архитекторч чойжилж байгаа зураг төсөлтөөр нь ажиллаж байгаа юм байна. Ийхүү Гамаагаан бүтээсэн Янжин лам бурхан ээж музейн хоймор удахгүй залрахнэ. Ичи тэнгэрийн наран бүтэн ихэр үрсийн заяа бүтэн энэ дэлхийн ээжүүд үрсүүд бүгд нийлээд төм наслах болтугай.
Ramadan.